Энэхүү контенттэй гарах газрын байршлын нэрийг өөрчлөн оруулсан болно. Жирэмсэн болон зүрх судасны өвчтөй хүн үзэхийг хориглоно. Намрын адаг сард нутгийн нэг анххүү хөдөө гэртэн ганцаараа байсан аж. Эхнэр хүүхдүүд нь сургууль соёлгээд аймагт байдгийн байна л да. Тэгсэн манер айл хунараар хэсэж яваад нар жаргахын алдад гэрийнхэн хаяан дэрвэл хоёр хүүхэд нь эгчийнхэн нэг охинтой гэрийнхэн ард байдаг холгүйхэн хадан дээр дуулцгаагаад л тоглоод байж байгааг нь харсан юмсан ч. Ах дотроо аймагаас л манай хэд иржтэй. Хоноо гашчихгүй тэгээд гэж бодол хийснэн өөрөн хоноо гашчихад морон аргамжсны дараагаар гэрэл үгэн яваад ордол хинж байдаггүй гэн. Харуу бүр ич болчихов гэн. Орой болчиход байхад ирэхгүй юугаа хийдэг байна гэсээр гараад өнөөх дуулж тоглож байсан газар руу нь явж очивол тэнд нь хинч байгаагүй байна. Ахгүй жоохон гайхас хийгээд саял байсан та гэж бодоод буцаад гэртэн очиод галаан дүлээ эдэл сууж байтал гэрийнхэн гадна хүн юм ярьж явахыг сонссон баг юм. Тэгэхэр нь босоод гэрээс гарч харвал бас л таг чиг хинч алга. Тэгсэнд нэг л левгүүцэд явчихж. Тэгэд буцаж гэртэн ороод хоймрын орон дээр нь дамхан ороогоо сууж байтал гэрийн үүд хэсэгт чимээ гараагүй. Гайхаад үүдний зүг харвал хаалганых нь яг дээд талын гэрийн нэхий бүрээс хэсгийг дээш нь баг зэрэг ярьчихсан. Тэр зайгаар нэг нүд дөрлий дэлширтэж байсан гэж байгаа юм. Дотор нь пал хийгээд айх сандрахын зэрэгцэж өгд дуурч чадахгүй сууж байхад нь том охин чинь хүчглээ. Чи явахгүй юу хийгээд байгаа юм? Хурдан яваач. Ингээд хэд хэдэн удаа хэлсэн гэн. Дэгсэр ах хүү сая нэг юм хөдлөгтөөгөн болж ханан дүлгсэн бууган шүүрч аван цэниглээд барьцалдахтан хээ юм та нар нэрээ тийм юм болсон бол ороод ирээч яриач гэж хэлсэн байна. Дэгдэл өнөөгч нь ах хүүгийн нэрийг нь хэлээд бууган авчихлаа цэниглж ихлээ гэг зэргээр үйлдэл бүрийг нь яриад байхаар нь авдар дээрээс нь содрох хүрдэн аваад гарч мэддэг майн мэгзмэн уншиж гарчээ. Тэгсэн хашааныхан цаана ах эгч хоёр нь машинтаа сууж байна гэж нүдэнд нь харагдсан байна. Тэгээд ах хүү ожих гэж зүтгэжээ. Дөхөх тусам өнөөх нь ах эгч хоёр нь машинтайгаа хамтаар зэрэглээ мэд улам холдоод болохгүй байсан гэн. Тэгээд замдагаад гүүгээд явж байтал өөдөөс машин ирж явхаар нь урдуур нь гүйж ороод зогсоовол нутгийнх нь хоёр залуу байж таарчээ. Тэрээр учир явдлаа тайлбарлаад аймаг хөргүүлж аймагт байдаг гэртэн очиж охтуудын харснараа сая нэгэн баг зэрэг тайвширсан байна. Гэхдээ чихэнд нь өнөөх хий юм сонсогдсоор байсан байгаа юм. Ийхүү байж сууж чадахгүй тэр оройд нудагтаа нэртэй лам дээр очиж ном уншуулснараа энэ бүх хачин жигтэй явдал дууссан гэдэг. Эр хүний жаргал эзгүй хэрэг гэдэг. Үнэн. Гэхдээ үнэхээр эзгүй бол шүү дээ.